За өнөөдөр багш та урлаг хичээлээр нэг сонирхолтой хичээл заах нэ. За бүгдээ өнөөдрийнхээ хичээлийн дэгийг эхлэе уншия. Суралцсан. За хичээлийн яс бид нар 3 аргыг багшин мелалгын сайхан үгээр үнэлдэг үнэ. Хин аль аргад нь хамгийн сайхан одоо мелалгын үгнүүдийг авч яа гэдэг хамгийн хичээлийн төгсгөлд дүгнэгдэх нэ. За багшин танаас асуулт асууя. Бидний хамгийн ойр дотны хүн хэн бэ? Өөр хэн бэ? За энэ бүгдийг бид нар чи юу гэдэг вэ? Ерөнхийдөө гэр бүл гэдэг тийм үү? Тэгвэл энэ гэр бүл дотроос багш нь бас хамгийн илүү их ойр дотны хүн хэн байх вэ? За бүгдээрээ ээж гэж ойлгосон тийм ээ? За ээж гэдэг үгийг багш нь сонгож авлаа. Тэгвэл та нар яагаад ээжийг гэж сонгож байна? Ямар учраас ээжийг сонгож байна? За байж хахад би тоож байна. Хайрыг өсгөж бас төрүүлсэн байгаа. За эхний үг хэлээрэй. Хайрыг өсгсөн бас төрүүлсэн. Өсгснөөс өмнө яах юм? Төрүүлсэн их сайн. За өсгөн бас хайрлсан. Хүмүүжүүлсэн. Сургаж хүмүүжүүлсэн. Хайрлсан. Маш зүгтэй. Оо хэлээд гараа. Хайрлсан. Бас бидийг бодсон. Маш зүгтэй. Та нар яа тийм дандаа цаг ямагт боддог. За ийм сайн. За ийм учраас бид нар ээжийг яадаг юм? Хайрладаг баг тийм үү? За анхаараа наашаа. За тэгвэл бид нар ээж маань ийм байдаг учраас би ээжийг сонглоо гэж хэлсэн тийм үү? Тэгвэл ээжтэй бид нар юу гэж ямар өнөөдөр хэлэх гоё бол? Юу гэж? За тэр Шүлэг. Ээжтэй гоё шүлэг уушиж дуудаж өгөх. за өөр ямар үг хэлмээр болж анх хоёр? Онц сурж баярлуулж тэгээд дээрэс нь том болоод ачиг нь хариулах. За тэгвэл ээжтэй бид нэг их дандаа хэлээд идэх нэг юм уу? Би ээжтэй хайртай. Дахиад бол. Би ээжтэй хайртай. За тэгвэл ээжийнхээ юугаар баг гэдэг юм? Юугаар баг? Өсгсөн төрүүлсэн. Өөр ээж чи их маш их олон чадвар байгаа. За бүгд өөрийн Миний ээж гэдэг нэртэйгэрнээ бахархдаг. Зөндөө олон хүүхэд төрүүлсэн. Хүүхдийнхээ төлөө гэж дандаа боддог. Тэрүүгээр нь би гэр бүлээсээ ээжийг тэрүүгээр хайрладаг. за зүгтэй их сайн. Өөр за санчдэр юу гэж юм гэсэн. Санаагаар нь бахарх. Зүгтэй. Өөр за санчдэр хэл. Шудраг замгаар. Маш зүгтэй. Эхнээ чадвараар юу чадвар ямар чадвар байдаг юм? Ямар чадвартай? Бидний хогц санааг бэлдэж өгдөг. Тэгээд бас бидний эзэмтэй болгосон. Их сайн байна. За баярлалаа. Чи нас хариулдаг. За баярлалаа. Бидний бас өсгөж хүмүүжүүд сайн бүгдсэн. За ярьсан зүйлийг дахин ярихгүй шүү дээ. За та нар хувц сурагчлаа хэн оёдг юм? Тэгвэл ээж шинээр дээл хувц оёдгүй цаам. За тэгвэл ээжийнхээ уран оёдлоор нь бас яах вэ? Багшаа. Тэгвэл ээжийнхээ маш олон сайхан зам шамар олон зүйлийг чаддгаар нь бид нар яах вэ? Бас олон яриагаар нь. За одоо тэгвэл бид нар ээжийн тухай жоохон ярилцчихлаа тийм ээ? Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв Ээж. за ээж байх үү? За харъя да таам гэж юм үү? Юу гэж? Хийг. За тэгвэл энэ хөдөлгөөн бүшгээ ихлээр бид нар яаж хийх гэдэг вэ? Юу хийх гэдэг
хэлэх нь гэдгийг бид нар одоо яах гэж байна вэ? За тэгвэл хичээлийн сэдвээ уншсан тийм үү? Одоо тэгвэл хичээлийн сэдв тохируулаад бид нар зорилгоо уншина. За уншаарай. За зүтлээ. За тэгвэл зорилгоо уншия. Зорилгоо уншия. Одоо энэ зорилт нь энд явж байна. За уншаарай. Мичлийн зааврыг яаж хөдөлгөөнөөр болгохыг мэдэж авах. Дараагийн. Ээжтэй зориулж хөдөлгөөн бичлэгээ хийж шимжлэх. Дараагийн хүн гоорлох. Хийсэн бүтээгээ бусдад тайлбарлах, бусдад суралцах. Хийсэн бүтээгээ ээжигээ баяраар бэлтгэх. Ийм олон дөрвөн зүйлийг бид нар өнөөдөр хичээл хийх нэ. За ямар ч гэсэн ихний алхам дээр бүгдээрээ хичээлдээ их сайн одоо олж чадлаа гэж багш өмнөжээ. 3 одоо 10-аас хүүхд болгон ярьлаа. За ингээ мэдээлэл өгөө багш өгч байна. За одоо бид нэгэн дуу сонсъё. За сонсоорой. За ямар дуу сонсох гэж байгаа юу гэж бодож байна та нар багшаа? Ээжийн тухай. Яа ээжийн тухай дуу гэж бодож байна? Өнөөдрийн хичээлийн сэдв ээжийн тухай болохоор ээжийн тухай дуу сонсох. Ээжийн тухай сэдв байсан уу? Үгүй минь. Тэр хэд хийх гээд байгаа юм? Ээжээ. Оо зүт ээжтэй хийх гээд байгаа юм. За сонсоорой юу? Юу асуу юм сонсох? За сонссон бид тийм үү? За одоо тэгвэл X-ээс нэг ийм зүйлийг уншиж та. Энэ нэгэн зориулж чин сэтгэлээсээ хийсэн өөрийн бүтээлийн бусдад бэлтгэх хамгийн сайхан зүйлийн нэг юм. За одоо тэгвэл бид нэг чин сэтгэлээсээ хангаж ээжтэй мэдлэгээ хийх юм. Ямар мэдлэгээ хийх болно? За тэгвэл багш нь ийм мэдлэгийг загвар зүгээр хэлдэж ирлээ. За энийг одоо юуг нь хөдлөх үү гэхээр багш нь энэ дүрсийг хөдлөх гэж онгоолно. Энэ бол камер тогттой тийм ээ. За энэ тогтол дээр мэдлэгээ бичсэн. Гэтэл мэдлэгээ унших гэхлээр яаж яана вэ? Энэ дээдлийн дүрс манаас
гарч ирнэ. Энэ мэдлэгийг ээжтэй, найз нөхдөд хэн нэг нь ямар ч одоо баяраар ийм мэдлэг хийж болох нэ. За энэ жишээлбэл. Энийг бас ээжтэй яах нь вэ? Ингээд маш гоё сэтгэлийн үгээ бичээд ингээд өгч болох нэ. Энэ бас төлөвлөгөөт мэдлэг. За ийм хоёр төрлийн мэдлэгийг багш нь яаж юм? Загвар гаргалээ. За тэгэхээр багшаа танад дагаад дуурайч гэсэн үг. За одоо бүгд нь цаас гэсэн байгаа шүү тийм үү? За одоо цаас барихаас өмнө аюулгүй ажиллагааны дөрвөдөө танилцсан. За хайчны тухай нэгдүгээр яа гэнэ? Хайчны аюулгүй өндрөө харуулж хайчны амыг амгайлан хайж болохгүй. Хайчаар бусдыг хатгахаас болгоомжлоо. Зорилтын савнд байх хэрэгтэй тийм ээ. За одоо тэгвэл ажиллах заавартайгаа танилцъя. За таны энэ том цаасан дээр зураас байна. Тасархаа зураас байна уу? За гаргая. За том цаасаа харъя. Тасархаа зураас яа юм уу? Монгол гинэ. За тэгвэл тасархаа биш үргэлжлэн зураас нь дотор яа юм уу? Хайж. За одоо тэгвэл нэгдүгээр алхмаар дэрийг. За тэр өнгийн цаасаа годоор нугахаас өмнө нөгөө тасархаа зураас нугах нь шүү дээ тийм ээ. Энэ бол годоор нь нугаж болно хамгийн ихдээ. За энэ зураас юм ийм багш нь танах яаж нугах вэ гэдгийг багш нь цаасан дээр тэмдэглэж өгсөн байна. За ширээн дээрээ тавьж аваад нугах шүү. За зарим нь за эцэг тасхаа зураас нуусноо. За одоо дараагийн одынхон тасхаа зураас нуусаарай. Дандаа гадагшин байж байгаа. Одоо багшаасаа хараад. За одоо энийг ингэж тавиад бай. За маш гоё сэмхэн нуусан. Нуусноо. За ихээр одоо яг ийм загтал хийхэд бэлэн болчихсон. Юу тогтоо. Тийм байна. За тийм нууснаа энийг хараад зүгээр ингээд хийч. Өөрөөр энэ маань тавд хийх юм болсон байна. За энэ дээр аль зэрэг мөрөөр хавтараа. За юм болсон уу? За одоо нөгөө зураг зүсэх юм уу? Хайрцах зураг байна тийм үү? Багш нь таанад цаас үсчээр бүр ингээд хийдэн зүсэх гэсэн байгаа. Яагаад гэвэл та нарыг одоо ямар нэг эрсдэл аюулаас багш нь хамгаалж өөрөө хийсэн байгаамаа. За ингээд ийм тогтоо бэлэн болсон байна. За одоо энэний дараа нэгдүгээр алхам явуулсан байна тийм ээ. За дараагийн. За энэ маань яг таачлах гэдэг юм ийм нөгөө нэг хөдөлгөөн зураг маань яг нөө. Явуулсан зам гаргасан. За дараагийн алхам нь тогтоомдоо сурвалж өөр өнгийн бас ийм цаас байна. За энийгээ гаргаарай. За энэ цаас бас бэлтгэсэн баг. Багш нь өгсөн. Тийм ээ бэлтгэцүүдийг өгсөн дээ. За одоо сургууль цаасан дээрээ алхам 3 руу орж сургууль цаасан дээрээ ээлжид зориуд чин сэтгэлийн үг, мэдлэгээний гоё үг эсвэл шүлэг байна. За одоо ихлээр цаасан дээрээ үгээ бич. За үг бичгээс өмнө миний өгдөг хараад урдаасаа 2 урдаа аваад хэд зайнда бичнэ. Энээс хойш. Зүүн талаасаа 2 урдаа авчиж мэдлэгээ бичих юм. За бичээрэй. За 5 минутны хугацаа өгье өгшин. За үзгээ яриад шууд бичиж яв. Эсвэл нөгөө гоё форматраа бариад бичиж болно. Бичээрэй. За ээжтэй зориулаад удахгүй юу болох вэ юм уу? Ээж юм аа? Баяр. За тэгвэл бичээрэй. Одоо даагаараа гүйцэх гэж шүү. За бичээрэй.
Эмчилгээний маш гоё. Хүмүүс инээс ээвч болно. Урдаа зай орхиш 2 юм уу 3 хуруу зай. За 5 минутын хугацаа өгсөн шүү гэсэн. За цагаа дуусчихлаа. Мэдлэгээ битсэн мэдлэгээ өргөдөө за хэдэн хөх битсэн хараа. За би ард тартаас авчихъя. За эндээс зүгтээ. За айдуу хоёрдугаар ардтаас 4 хүүхдээ юм. 3-дугаар ардтаас 4 5 7 хүүхэд гэсэн. За нэг 3-дугаар ардтаас амтгийхан их олон хүүхэд гэсэн байна. Их сайн байна. За 2-дугаар ардтын гүйцэн шүү. За одоо 4-дугаар алх руу орлоо хүүхдээ. За дэлгэц рүү анхаарал хандуулаарай. За дэлгэц рүү харъя. За одоо бид нар дугтуугаа хийцэн. Дугтуундаа сургуулах цаасаа битсэн. Сургуулах цаасан дээрээ мэдлэгийнхаа үгийг үчсэн байгаа тийм үү? Одоо тэгвэл нөгөө хөдлөх зургаа одоо яаж хийх вэ гэдгийг. За багш танад ийм 5 янзын төгс бэлдэж ирсэн байгаа. За бэлдэж өгсөн. Хэрвээ өөрсдөө хийх бол жишээлбэл нарыг хийвэл уншаарай. Яагаад нарыг багш нь хийх гэдэг юм бэ? Ээжээ ахтан надад зүйлээ. За нарыг хайшлахдаа нөгөө том юм саасыг голоор нуглаад тэг шимтэй болгоод тал зураад хайчлах юм бол энэ нар маань яах нь вэ? Бүтэн гарна.
За дараа нь Исмаилийг бас энэ аргаараа зурна. За ийм бол. За уншаарай энэ. За дараа нь 8 тоо. За 8 тоо хайшлахтаа. Хайшлах арга нь энэ вэ? Бас л нөгөө бүтэн цаасыг голоор нь нурлаад 8 тоогоо тал зурж ийн гэсэн үг тийм үү? Тэгээ хайчлана. Дараа нь бүтэн болно. Дараагийн уншаарай. Цэцэг. Эгийн сүм цаасаар цэцэг зургууд дэлбэсэн цэцэгсэн дэлхийг чиж байхыг ёроо. За энэ цэцгийг 5 дэлбэтэй юм уу 6 дэлбэтэй юу 4 дэлбэтэй гэдгээс шалтгаад цаасыг 4 нугалах юм байна. Цаасыг 1 нугаллаа, 2 нугаллаа. 2 нугалсны дараа цэцгээ 4 дэлбэтэй ингэж зурна, 6 дэлбэтэй ингэж зурна. 6 тайлбарлахаар энэ цаас дэлбэхээр 4 буюу 6 дэлбэтэй цэцэг үүснэ. За дараагийн уншаарай. Биэжтэй Маш их хайртай. яасан сул дээр дуурч нь уу? Маш их хайртай. Аса одоо чи сэтгэлээсээ сайхан хэлээ тийм ээ. За бас зүрхийг яг хайшлахтаа бас л бүтэн цаас аваад дандаа нэг аргаар төсүүдийг яаж гинэ вэ? Хайрлах гэж шүү. За одоо тэгвэл та нар өмнө байгаа төсүүдээ одоо нөгөө шургуул цаастайгаа холбож наах юм байна. За чимээгөө. Маш хурдан хол биш үү? За хаанаа хөөхлөр хөөхтэй. Нөгөө шургуул цаасны зүүн дээд хэсэг гэж энэ хараа. Хараа. Зүүн дээд хэсэг гэж энэ вэ? Зүүн дээд хэсэг гэж энэ шүү. Энд ингэж тогтоох юм байна. Ачнаа. За одоо нарийн цаас авна. За нарийн цаас аваад цавуудаж дүрсэн дээр. За цаваа дүрхтэй маш цэвэрлээ хурууны өндөгний шинэ газар цавуудаж шүү дээ. За За дүрсээ. Нарийн цаасан дээр наацмал одоо нөгөө нарийн цаасаа дахиж цавуудаад нөгөө мэдлээ бичсэн цаасны ард нь зүүн дээд хэсэгт нь ард нь ингэж тогтоох юм. Баг зэргийн хоорондоо зай байна уу? Шүд жоохон зайтай. За ингэ бэлэн боллоо. Хаа энэ өөдөө бичсэн газар цавуудаад ингэж наа. За одоо энийг ард цавуулаа. Одоо энийг ингэж хийж байгаа. Тэгэхээр одоо чи За дүрсээ сургууль цаасанда холбож наас хүмүүс нь өргөж сууж байгаарай. Багш нь аргуудыг харъя. За нэг зүүн дээд хэсэгт мэдлэгийн хаанаас гэж үзсэн 2 хуруу зайтай. Наа. Дүрсээ 2 хуруу зайтай наа. Багшигаа наасныг ажиглаж гэнэ үү? Энэ зай байна уу? 2 хуруу зай байгаа биз? Яг энэ зайтай наах юм биш. Яаж үгүй болж байна вэ? Болно. За дэш өгөөрэй. Сэмэн. За хин бүгд дэш өгөөрэй. За доктороо сургууль нь одоо. Доктороо сургууль таа. За багш нь ингэж хийхийг заад байна. За хараарай. За нөгөө энийг чи тавуулдаг байгаа шүү дээ. За ингэ дэлгэрч. Дэлгээд энийг хийхдээ дүрсээ энэ нөгөө зүссэн засраараа гаргаж. Яа. Маш цэвэрхэн. За ийм болно гэсэн. Болсноо. За хийгээд үзүүлээрэй өгч та. Өргөөрэй.
За. За ингээд сургуулиуд бэлэн болсон. Одоо ардлын энэ дээд тал чинь онгохоо тийм ээ. Энийг нөгөө нугалсан хэсгээ цавуудаад, дотоодын цавуудаад ингээд тогтоогоо битүүлнэ гэсэн. За цавуудаарай. За багш нь бас энд өөрхийгөө цавууд татахыг. За алийг цавууд хөвлөр хараа хөвгтүүдээ. Аргашаа энийг нугалсан шүү дээ. Энийхээ дотоодын нугал. Юу цавууд нь дотоодын цавууд. Нэг 3 хэсэг газар цавууд үлдчих болно. За багшийн тогтоом үлдэн боллоо. Битүү боллоо шийдэл. За өргөөрэй. Хийц хөвгтүүд. Батмаг дуусна өргөлгөө. За одоо ингэ хөлгөөд үзээрэй. За мэдсэг уншиж одоо нээлээ. Түр хөдлөж гин үү? За зүгтээ. За одоо өргөөрэй. Аттуудаас хэд хэд хөвгтөө гэж байна. Харъя. За зүгтээ. За нэгдүгээр арга. Битгүү хөвгтөдсөн байна. Хоёрдугаар аргыг аваад өгөхөд өгсөн биш өмнөх авах нэг одоо их сайн байна. Гуравдугаар аргынхаа их сайн байна. За нэг хүүхэд, хоёр хүүхэд гүзгээрээ бат сайхан төгсөлт ноёр өгсөн босны ийдсэн байх. За багш нь ямар ч гэсэн 3 аргатаа 3 лингийн сайхан медалийн үгээр нилаяа. За дараагийн алхам руу оръё. За буулгаарай. За одоо үлдсэн идэх хүүхэд нь маш хурдан гүйцэд аваарай. За дараагийн алхам болоо. 5 дугаар алхам. За тогтоон гаднад би наадаг зургаар олон цэцгээр эсвэл өөрсдийнхөө янз бүрийн одоо чимэглэл хийх юм. За маш хурдан чимэглэл шүү. За энэ дээр багш нь гаднад за чимэглэл. Хурдан чимэглэл шүү. Энэ наа. Нэг их тоолох юу зарим наадаг зургаар шууд чимгэж байна. Зарим бас өөрсдөө бүтээлээр чимгэнэ. Бид нар нөгөө жижигхэн зүрх харцдаг аргатай сурсан тийм үү? За тэр жижигхэн зүрхийг хийгээд хайцлаад талын нааж бас болно. За уулаар юм. Нэрээ цаснаас. Нэрээ цаснаас. Яавал бачаа тэмдэг авах вэ? Бачаа тэмдэг авах вэ? Яа тийм.
зүг их сайн байна. Хатчихгүй байна. Оо их сайн. За дуусах хэмнээ дуусчихна. Оо ямар монгол юм бэ? Бид нар бас өмнө хичээл дээр нөгөө хэрвээхээ цэцэг одоо монголыг сурсан яг тэрийг бас ашиглаж байна. Их сайн байна. Бүх зохиомжтой 3 үзэгтэн. Ээжигээ гоё хэрвээхээ шиг сайхан эрх дураараа түүхэн нисэж гоох газраа буул нисэх газраа нуу сээсээ гэж хүсэж хийсэн бай манай дэлгэрмөр. Ямар мундаг хийсэж байгаа юм бэ? За энэ савнаа цэцэг чинь өөрөө шар мөнгө гэсэн ялгахгүй юу? За бүтэл иргэдээс дуусч гин үү? Эцэг цаг дуусч байгаа шүүхтүүдээ. За цагаа барих юм аа юм. Шүүхтүүдээ тийм ээ. Эцэг. Эцэг. Жагаас тийм. Ja, tot ziens. За, хасны хаягдлаа болдог бол харц саунд хийх юм. За, дуусч гин үү? Хараа дуусах гэдэг шүү. За, дууссан наад өөртөө бүтээлэр чимгэжээ. За, ярихад битжээ. Өөргөө хийсэн бүтээлийг ярихад битэн хийц өгтөл юм. За, цаг ерөнхийдөө дууссан. Цаг дуусчих юм уу? Тусаарай. За, одоо хийх үг гараад ир цаг дууссан. Хийх үг гараад. За, бүтээлээ барай гараад ирээрэй. Маш хурдан товчхон тайлбарлана. За, хурдангоо бас эхлэе. 3-р аравт 1-р аравтаас хүүхдүүд гараад ирлээ. За маш чанга дуугаар тайлбарлаарай. Уушаа. Надад биш. Найзуудаа. Би яг ээж битэрээ магтаа авсан зургаар өөрийнхөө бүтээлийг чимсэн бэ гэвэл ээжтэй маш их хайртай шүү. Би таныг дахиад баг байхдаа баярлуулж ирсэн шигээ баярлуулнаа гэсэн утгатай чимсэн юм аа. За зүг хийх сайн. За хийхэд бэрхшээл байв. Имчилгээ хийхэд ямар бэрхшээл төгсөв? Байгаагүй. За аль хэсэг нь их сонирхолтой санагдсан. Надад гадаад иргэн чимэглэх нь их сонирхолтой санагдсан. За дараагийн хүн ярээр надад хам байрлалаарай. Байна. Би нөхдөөныхөө энэ дотор нь юм бичсэн байгаа. Тэрнийх нь юу гэж ütсэн бэ гэвэл ээж би танд чи сэтгэлээсээ их хайртай шүү гэж бичсэн байгаа. За бэрхшээл байв уу минь? Байгаагүй сайн. Аль хэсэг нь хийх сонирхолтой санагдсан? Ээжтэй чи сэтгэлээ юу хийчихсэн? Үг бичих сонирхолтой юм тийм ээ? За маш гоё юм. За тайлбарлаад байгаа хурдан. Би яагаад тэгвэл энийг яагаад ингэж хиймээр ээж намайг ихөө хичээлээ сайн зураарай гэж хэлээ. За хийсэн үг гараад ирнэ. Тэгээд бүр шүтэж хоосон. Монголын үчигсэн бодож юм намайг төрүүлсэн. Яруу сайн нэгшгээрээ гон буулсан. Зөөлөн цагаан гараараа хөдөлгөөн үлдсэн. Зөөлөн орон үсээрээ орон хүмүүс Мартин нэрээр сайхан баярлалаа. Хайртай хүн анх тагласан. За сонирхолтой санагдсан бай. Хэсэг байна уу? Хийх. Чи яаж хэсэг вэ? Хоёрдугаар. Гурав юм уу? За гурвын холонгогийн хийсэн бүтээлийн доогуур байрлуулна. Нэгийг нь барьж авахны хийсэн бүтээлийн доогуур байрлуулна. За гурав аль өөр хурд гараад хийсэн бүтээл. За намайг гараад хурлаар мэн. Цаг явж шүү. Цаг дуусчихээ. За чам тайлбар.
За. Тийм үү. Миний ачтай хүн юм аа. Ээж минь надтай нар юм аа. Ээжээ би чинь юм. Ээжээ та урт насаараа энэхэн хорвоо таман жаргалтай хаа энэхэн хайртай хүн бэ намайг. За их сайн байна. Энийг цаудаа юм шүү. За цаудаа тийшээ байг. За маш хурдан. Ээжтэй юу хийсэн? Машаад. Ээжээ Ачаа. Ингэж харуулаад хөдөлгөж өөд. Нэг ингэж хөдөлгөж. Ингэж хамт хийсэн юм тийм ээ. За туулайнууд хийсэн биш. Гэр бүлийн туулай хийсэн юм тийм ээ. За их сайн байна. За урлаа. За үхээдүүдээ. Ус байрдаа. Байрдаа одоо багуудыг харъя. Энэ нэг Ээжтэй маш их хайрлах. хит юм бэ. Хоёр. За нэг их. Энэ нэг. Яагаад энэ зүрхээ энэ арчлан шиг ээжтэй маш их хайрлах. Чиглэсэн. Ормоос тавьчих тавьчих. Ой, эмбэ. Суура, шивэнд суура. Хамдаа өөртөө байдлаарай. За байдлаар минь өгөх хурдан. Байдлаар. За одоо сууя. Хурдан байдлаар. Хурдан. За байдлаар. Хэвчээ. Миний ямар байв гэдгээ харъя бүгдээрээ. За өөрөө бүтээлээ. За өнөөдрийн хичээлээр бид нэр занцгаа хөдөлгөөн мэдлэгийг хийж ээжтэй бэлэг хийсэн тийм үү? За бид нар мэдлэгийг хийж чадсан уу? Чадсан. За чадсан. Тэгвэл одоо энийг ээжтэй бэлэхэд бэлэн үү? Бэлэн. Чи сэтгэлийнхаа үгийг бич чадсан уу? Чадсан. Айсан. За тэгвэл бид нар бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийн хамгийн эцсийн дүгнэлт нь ээжигээ яагаад гэнэ үү? Ээжигээ аюулгүй яваарай. За одоо тэгвэл 3 аргатуудаа сайхан өнөөдөр уншиж медаль өгнө. За нэг хүн. Багшин бүх аргуудаа нэг медаль өгнө гэж байна. За гурван уншаарай.
баймаар байна. Нар баймаар байна тийм ээ өнөөдрийн шийдвэр. За ингээд өнөөдрийн хичээлийн гол зорилгоо бид нар хангаж хичээлээ сонсч чадлаа. Ингээ хичээл идэвхтэй оролцсон танаас баярлалаа. За гэрийн даалгавар нь болтой. Гэрийн даалгавраа хараа нэг өгчөө. За бид юу сул бүтээсэн бэ гэдгээ ярилцсан тийм үү? За одоо гэрийн даалгавраа. Сургуулийн 45 дугаар хуудасны дадлын ганцлыг гүйцэтгэж шүү. За одоо яг энэ хийсэн мэдлэгийн зааврын дагуу гүйцэтгэв. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Баярлалаа, өвчтөдөө баяртай. Баярлалаа. За баярлалаа.